шинж шалтгаан хэцүүтэй штэ яах вэ? Одоо шинж хэцүү байна уу? Шинжлэх бүдээ цаг мөн сарна бас хатгах. Өглөөний минь сайхан амарсан байна хаа. Өнөөдөр шалгалт авна гэж байдаг. Өглөөний ангийн сурагчдын байж бац. Одоо бэлдээд чи яах вэ? Ангаар нь унгаачих гэхлээр давтан сургалтанд суух хугацаа шинэ жилдээ давхцаад байдаг. Яйдаа. Шавнар амгалан бүлгөө. Та амгалан барьж явноо. Нягтлангийн наран уран хаангийнхан хичээлээ уншсан бүлгөө. Алдаг оног уншсан бүлгөө. Багш, таны царай нар мэт гэрэлтэж таны бие цогц хад чулуу мэт дүн хийж бай. Чи бүү долгоно мой. Шалгалт өгөхөд бэлэн бүлгөө. Там том бэлдсэн бүлгөө. Чи дуугүй баймаа. Эрц бүрдэг мой. Одон туяа. Хай, яас дэс? Энэ санхүүгийн сургууль болохоос инглиш языкийн сургууль биш. Та зайлж болмоо. Бүрүүд орж Ирсэн бүлгөө. сохорч хоогүй бүлгөө. Алтан гэрэл. Бүхс миний бие нар тэнгэрийн доор балансаа тэнцвүүлэн лаглаан сүмой. Чи бүү шалчган мой. Хишиг эрдэн. Чи бүү далтган мой. Суу мой. Ууган баяр. Багши, би нэгэн зүйл өтсөн. Ууган баяр кинонд Чингисийн дөрөв бүтээх шалгалтанда 3 та тэнцээг улмаас галзуурсан бүлгөө. Харамсалтай бүлгөө. За ингээ шалгалтаа эхлүүлээ. Одон туяа. Цалингийн тухай ярмаа. Унсан уу, үгүй мө? Унсан багшаа. За, Цалингийн тухай ойлголт нь санхүүгийн хичээлийн хамгийн чухал ойлголт гэлээ. Багшаа. Селфи хийхдээ хүмүүс цалин гэдэг баснаар зурган дээр илүү гоё гардаг болсон. үгүй чи юу яриад байна? Би чамайг цалин үтээ тухай яар гэсэн юм биш үү? Хүн тэрэгтүүлээд. Юу болж чинь ууган баяр суу? Юу хөгсөн болов? Багшаа. Уугнаа галзуурсан. Хаана танихгүй байна уу? Миний ардуу сонсцгоо. Өнөөдрөөс эхлэн энэ хүнийг Татаажин хэмээн нэрлэж ерөнхий нэглэн модчоо томилсгоо. Баярлаа хаанта. Одон туяа дүнгийн хуцаа ил. Татаажин санхүүгийн шалгалт гэсэн энэ ард 100 гэж чичээд гарын үсгээ зур. Орол салбарын манай салбарын хангалтын материалыг бэлдэж явуулааг байна. Одон туяа өнөөдрөөс эхлэн хорол салбарын өрөө төлөөгөө гэдгийг өдөр болгон надад сануулсугаа. Мэдлээ хаанта. Одоо сонсцгоо. Татаажин хорол салбраас өр нэхэмжлэг төлөвдгөө гарамаа. Би их зэргүүд хэрхэн шинжилт бэлдэж байгааг харахаар. Галзуу хүнтэй галзуу юм шиг харьцахгүй болохгүй босоо. Даваа чи их инээж гинэ. Гараад ир. Асуугт. Санхүүгийн хичээлээ унсан юм уу үгүй мө? Унсан багшаа. Өрийн бүртгэлийн тухай ярмаа. Өрийг санхүүгийн бүртгэлд ангилахдаа хорооллын өр, тархны өр биш үү? Үгүй чи юу чалчмаа? Унсан юм уу үгүй мө? Мэдгүй суумаа. Галзуурсан бол эмнэлэг рүү яв. Галзуураагүй шалгалтаа өг. Битгээ шалгалт өгмөлээд чи зүгээр байгаа. Татаажин хайр даашуу. Даваас өрөн. Би чам 3 та өрөө хугацаанд нь төлөх гэж хэлсэн босоо. Тэрэ байгуулахад өгчээсэн. Дүнгийн хуцаа ил. Татаажин хэрхэн шийдвэ өөрөө мэдтгүү. Азан цалингийн 60% олгоо гэж хэлж. Яагаад таантаа? Чивд хоёрд эртний тооцоо байгаа хаа? Ямар? Чи миний iPhone-ыг ламбард нь тавиад мөрсөн босоо. Хаантаа маргааш мантын нарнаар танд буцаад аваад өгөө. Намайг 100% гэж хүчээж. За ах уу. Цалингийн 80% олгоо гэж хүч. Хаантаа яг одоо тараад аваад өгөө. Намайг 100% гэж хүчээдгүй. За ах уу.
цалингийн 100%-аар олгоо гэж бичээд гар хэсгээ зур. Иншгэ. Та нар яагаад байгаа надад тоглоод өөр авлагч гэж мэдэхгүй. Цалин хөлс өөч бодож чадахгүй. Дебет кредит гэж бүр мэдэхгүй. Ийм байж хүнээр тоглоод байдаг чинь. Пүүжа бас асуугд. Чамаас санхүүгийн хичээл асуухгүй. Татварын тухай ярмаа. Төр оршихуй дор татваргүй. Татвар оршихуй дор төргүй. Цааш нь 800-ны тэртээ жамуухын шарил дээгүүр өдгөө талын болжмор жиргэж их нутгийн ноёнсалхнаа гудайсан хялганы толгой гашуудалтаяа бүхэлзмэ. чи юу уншвэ? Мэдрэл бүлгөө. Татварын хичээлээ уншсан юм уу үгүй мө? Уншсан багш уншсан. Уншаагүй суу. Муу. Уншсан багш. Хаан та хаана наа ярих юм олохгүй хэцүүдэд байна. Хаан та. Хэнгинэ? Татварын байцаагч. Магш бишиг идэж яваад хатчихлаа. Алтан улсын тоогооч надад бишиг идэг зүйл хийж өгөөд. Бэлцгоо. Та нар яах гээд байгаа юм? Гүйцээ. Би ингэж хичээл заагаад чи яадгийг. Та нар ингэж сураад чи яах вэ? Арай дэндүү юм. Хэвлэдэг хүрмэн ууралж байна. Би явж декрет авах байна. Төөмөлдөө. Ажим. Хайрдаа шүү. Миний сэл. Там том булцум. Ууган баяр кинонд Чингисийн дэр Би ингэж хийх бачаа. Өдөр болгонод сануулж бай. Тэ хамтаа. Галзуураагүй тэмлэгэрөөгөө яв. Галзуурсан бол Гурамтаа өрөө хугацаанд түлхэж яаж чадах вэ? Амжилт бүтээлийн гэрэл цэцэрсэн ад жаргалын мөнгөн жимээр. Орон зэрэг хүсэл тэмүүлээ дүүрэн өгтөх хом альч тэмүүлээ. Цалилан далилан ан салгаж цасан өмсгөл ертөнцийг бүрхэж Цагийн зүү зүрхний хэмнэлээ зөвхөлж засан модод дээрээс бүдрэх агшинд оюун эрдний өнгөөс орчингон хичмэл одол ертөнцийн тэнгэр 2015 он төлөө. Өдрөх цасны мөнгөн ширхэгдээ болор хундагны жигнэг чимээтэй шинэ жилийн гар шиг арилуун шинхэн орсон заш шиг хүн Энэтхүүр аз жаргалаар дүүрэн их амжилт бүтээлийн онлэг. ажлын хамт олондоо шинэ оны Минь хүргэе.